За залуучуулах 3 минут имжлэг хүрч байна. Тэгээд цаг хугацаа гэдэг сэдвээр харин айгүй их сайн ярих гол монголчууд цаг хугацааны дайсан, цаг хугацааг муухай зүйл гэж боддог. Цаг хугацааг ялагдчихгүй зүйл гэж боддог. Цаг хугацаатай нөхөрлөж цаг хугацааг үрж амьдардаг. Дайсагнж амьдардаг. Энэ бол бас буруу зүйлтэй. Яг гэвэл ялагдчихгүй хуйлууд гэж байдаг хөхгүй 20 ертөнцид. Хүн болгонд хамаатай хууль гэж байдаг. Тэгээ би өмнө зөндөө танилцсан шүү дээ. Үзэл бодлыг бити хуйлтай хандуураа. Хууль бол ингээд гацаагүй бүх зүйлд нотлогддог. Зарим үед үзэл бодол бол тухайн үедээ үнэн байдаг ч гэсэн яг явахын хэрээр заримдаа үнэн биш өгүүлбэр болж өөрдөг. Жишээлбэлсэн шүү дээ. Муу амьдаа хоор сайн үг гэдэг монгол үрээ. Энэ үрээ гоё өгүүлбэр юм шиг яг аль талаас нь харахаас хамаарат. Нөгөө талаас нь харсан чинь айгүй муу өгүүлбэр. Одоо бол өстө эцэж байж болохоор өгүүлбэр байхгүй. Та ингээд сайн амьдрах хэрэгтэй. Тэгээд мууч бити өөх гэдэг өгүүлбэр одоо хэлмээр байгаа байхгүй. Сайн амьдрах хэрэгтэй. Сайн амьдрах гэдэг зүйлийг яг яаж хэлт юм бэ гэхээр эх орноо гэрэлтүүлээ л да. Ингээд аав ээжээ бисгаал гэдэг. Тэгэл одоо энэ дээр бол миний яг пэйжийн зүгээс хэлэх гээд байгаа нь бурхныг баясгаж өөрийгөө баясгаж амьдрах гэдэг тийм санаа хэлдэг байхгүй. Энэ болохоор одоо ялангуяа орчин үед бол энийг жоохон бодож явах хэрэгтэй. Тэгээ өөрийгөө баясгаж гэдэг нь болохоор хөвөө ачиг тухай биш. Өөрийнхөө амьдралд эзэн болж үн цэнийг бүтээж амьдрах тухай. Тэгээд хариуцлагатай хүн болох тухай ярьж байгаа байхгүй. Энийг яг өмнө би бас нэг бичлэгээр хэлжсэн шүү дээ. Хэрвээ ингээд та эр хүн бол амьдрал бүтээсэн бол таны амьдрал ганцхан таны амьдрал биш ээ шүү. Таны яг хариуцлага чинь амьд байх гэдэг хариуцлага танд байгаа шүү. Гэхдээ тэрийг олж авахын тулд бид нэр илүү зүгээр болж авах хэрэгтэй. Заавал архиуж тэгээд нэг би эр хүн гэж биш. Өөрөөр ингээд тэр өөрийгөө ялгчихгүй гэж харуулах хэрэгтэй байхгүй юу? Дээрээс нь бидний ялагдчихгүй байх хэрэгтэй нэг зүйл нь болохоор илэгдэл хорогдол гэдэг зүйл ялагдчихгүй. Цаг хугацаанд бас ялагдчихгүй. Хүн цаг хугацааны дээр байж чаддаг. Цаг хугацааг нэвтрхий иргэшээж чаддаг. За энийг бол харуулсан хүмүүс нь бол мэдээж би бол биш. Тэгээд онцгой багш нар байдаг. Гэрлийн бүх дэлхийн ертөнцид баймгүй бурханлаг хит бурханлаг байдлаар мэдлжсэн. Тийм багш нарын цаг хугацаа бол дайсан дэвш нөхөр байдаг юм аа. Тэр багш нарын зүгээс номлосон төгс номлол нь юу юм бэ гэхээр хүн төлөвтөн бие махбод оюун ухаан зөрчлийн үед цаг хугацааг ялхаас гадна бие махбод өвдсөн цаг хугацааг ялах боломжтой гэсэн баггүй. Тийм ялах цаг үе ирнэ гэсэн баггүй. Тэр энэ цаг үеийн эхлэлийг нь тавих гээд явж байгаа. Тэгэхээр цаг хугацааг харин бити ингээд дайснаа болгоорой. Цаг хугацаа бол гоё зүйл шүү. Яг гэвэл бүх зүйл илэгдэж хорогддог ч гэсэн хүн хэрвээ дээр нь гарчих юм бол тэр бүх ингээд илэгдэж хорогдох шин чанараа ч гэсэн ялах боломжтой байхгүй. Энийг гэхдээ та нар олж чадахгүй байгаа учраас энэ дотроо л нэг байдаг нөхдөө та нарт номлосоор л байдаг. Янз янзын тэр хүнсний инженерч гэх юм уу, янз янзын тэр хоол зүйчнэр ингээл бүх хүмүүс тань цаг хугацааг яаж ялах тухай номлосоор л байдаг. Шууд болон тойрууга. Тэг хөвгчлөлтөө байх юм бол илүү урт наслнаа. Гоё зүү хоод идэх юм бол илүү урт наслнаа гэдэг. Гэтэ тэр нь бүгдээрээ таныг нэг тийм ялагдчихгүй болохгүй эзэн нэгэн цагт те ялагддаг. Харин та яг бүх зүйлээр оюун ухаан зүрстгэл бие махбодороо цаг хугацааны дээр байгаад өхөд өвчөө зовлон гэдэг зүйлийг хүчээр биш аяндаа мартчих юм бол гүнээсээ аз жаргалыг олчих юм бол гүнээсээ гэгэрчих юм бол танд нэг өхөл явах боломжгүй. Энийг бол би яг хамлаж байна. Үлгэрийн сонсогч болох. За хэцүү баяртай.